За бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдэнд нь орой минь төргийа. Бүгдээрээ хамтдаа эзний үгнээс хамтдаа суралццгаая. За 2 дугаар Тимот номын 4 дугаар бүлгийг гаргая. За бүгдээрээ хамтдаа 2 дугаар Тимот номын 4 дугаар бүлгийн 9-өөс 12 дугаар хэсгийг харцгаая. Богинохоо хэсэг байна. За би эндээс уншия. 2 дугаар Тимот 4:9-өөс 12. Над дээр даруй өрхийг учир нь дэм өнөө үеийг хайрлаж намайг орхиод Тесалоник руу явсан. Креск Галат руу, Тит Далмат руу явсан. Ганц Лук надтай хамт байна. Маркийг өөртөөгөө хамт аваад ир. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна гэсэн. Мэн энэ бол эзний үг байна. За бид нэр Паулын энэ загтлыг маш сайн мэднэ те. Өөрийн дагалдагчид болох Тимотед бичсэн загтал. Тэгэд энэхүү загтлыг бичгтээ Паул шоронд хоригдчихсэн. Ромын шоронд. Тэгэд энэ бол эхний буюу гэрийн 20 дахь хоригдолт биш. Энэ үл яг цэвэр шоронд гав гинж дээгэр хоригдчихсэн гэсэн. Өөрөөр хэлбэл Паул яг энэ загтлыг бичиж явах үедээ түүний амьдралын төгсгөл ойртсон гэдгийг мэдчихсэн. Өөрөөр хэлбэл тэндээ Паул эзэн рүү явна гэдгээ өөрөө өмсөрлөн ойлгосон байсан гэсэн. За тэр үед өөрийн дагалдагч болох Тимотед 2 дахь загтлаа бичсэн. Тэгэд үүндээ хувийн захиас болгож саяны энэ хэсгийг хэлсэн байна. Тэгээ сонирхолтой нэг хідэн нэр байгаа зү тэ ер нь бол Дэм, Креск, Тит, Лук, Марк гэсэн юм нэрнүүд гарсан. Тэгээд бүгдээ энэ нэрнүүдээс хамтдаа өнөөдөр эзний үгнээс суралцъя гэж. Тэгэхээр 9-р ишлэлээс бид тогтоод харах юм бол над дээр даруй өрхийг хичээгээрэй гэж Тимотед өөрт нь хэлсэн байна. Чи над руу хүрээдрэй гэж. Тэгээд түүнийг хүрээдрэй гэж дуудахдаа нэг 2 3 нэрийг онцлон дурдсан. Хэрвээ 10 дугаар ишлэлээс харах юм бол Дэмийн тухай хэлсэн. Дэм гэж нэг нөхөр байна те энд. Тэгээд Дэмийг юу гэж тодорхойлсон гэхээр өнөө үеийг хайрлаж намайг орхиод Тесалоник руу явсан гэж тодорхойлсон. Харин Креск Галат руу явсан бол Тит Далмат руу явсан. Лук ганцаараа Паултай хамт Ромд үлдсэн. Тэр дараагийн нэг хүн болох Маркийн тухай ярихдаа тэрийг над дээр аваад ирээрэй гэжсэн. Яг тэгвэл тэр надад одоо хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр Паулын яг энэ цаг үе буюу манай эртний ойролцоогоор 63 64 оны үед те Ром бол дэлхийн хамгийн хүчрхэг хот байсан. Ромын захирагч тухайн үеийн захирагч бол Неро хаан байсан. Та нар нэрийг санаж байгаа бах те. Неро хаан. Бас яг цаа ирүүлээгүй юу гэдэг эргэлзээтэй юм те нөхцөл байдалтай хаан байсан. Тэгээд тухайн үед Ромд маш хүчтэй гал гарсан. Тэгээд бид нар мэдж байгаа. Ром маш хүчтэй гал гарсан. Үүнээс болоод те Неро хааны нэр муудажсэн учраас тэр Неро магадгүй өөрөө гал тавьсан бахаа гэдэг юм таамаглал байсан учраас Неро өөрийнхөө нэрийг цэвэрлэхийн тулд Христэд итгэгчдийг ер нь бол гүтгсэн байна. Христэд итгэгчнэр Ромд гал тавьсан юм аа гэж. Тэгэд үүнээс болоод Христэд итгэгчдийн нэр хүнд ингээ гүтгэгдснээс болоод те нийтэд ингээ муучлагдсан. Тэгээд нэгдүгээр шалтгаан галт төмөр тавьсан гэж Христэд итгэгчдийг буруутгасан. Хоёр дахь шалтгаан нь бол тухайн үеийн Ромын шүтэнүүдийг шүтээгүй. Бурхныг нь эсэргүүцсэн. Тэгээ Христэд итгэгчид бол Ромыг одоо Бурхныг үүсгэдэг гэдэг юм хоёр дахь шалтгаанаар буруутгагдсан. За гурав дахь нь энэ байдлуудаасаа болоод нийгэмд эмх замраагүй байдлыг Христэд итгэгчдэр бий болгож байна гэж буруутгагдсан учраас хавчлагад өртсөн. Энэ үеийн хавчлага бол тэ бидний төсөөлснөөс ч илүү аимшигтай юм хавчлагууд болж ирсэн. Тэрөө бид нар дүрслэлсэн тэ кинонуудыг харах юм бол тэ маш том ийм театруудад Христэд итгэгчдийг одоо амьтдад юм арсланд ч юм хайж өгдөг тэ иймэрхүү кейсүүд ингээд болж ирсэн. Зарим нь цовдлогдож ирсэн тэ зарим нь шатаагдж ирсэн гэвчлээ. Итгэлээсээ болоод Христэд итгэгчдэд нэг саяны энэ буруутгалуудаас болоод буруутгагдчихсан. Тэгэхээр энэ цаг үед Паул Ромд хоригдчихсэн гэдэг нь Христэд итгэгчдэр яг ийм амь насаа алдах эрсдэлтэй цаг үед амьдарч исэн гэсэн.
Тэгэхээр энэ дээрээс нөгөө Паулийн хэлсэн гурван чухал нэрийг бид нэр холбож ойлгох гэдэг юм те. Эхнийх нь Дэмийн тухай ирсэн. Дэм бол Библиэд 2-3 удаа дурддаг. Колосай номын 4-р бүлгийн 14 болоод Филимон 24 дээрээс харах юм бол түүнийг хамтран зүтгэгч гэж тодорхойлсон. Тэгэхээр тэрээр Паулийн хамтран зүтгэгч байсан. Үйлчлэлийн багийн гишүүн байсан. Тэгээ сайн мэдээний ажилд Паултай хамт зүтгэн явдаг нэгэн байсан. Гэхдээ харамсалтай нь тэрээр Паулийн сүүлийн цагтл юу гэж тодорхойлогдож үлдсэн бэ гэхээр Дэм өнөө үеийг хайрлаа явсан гэж тодорхойлсон. Тэгэхээр тэрээр өнөө үеийг хаашаа явсан гэхээр Тесалоник руу явсан гэж Паул тодорхой газрын байршлыг хэлсэн. Тесалоник ер нь тухайн үеийн Ромтой харьцуулбал ямар хот байсан юм бэ гэдэг. Хэрвээ бид нэр судалгаа хийж харах юм бол Ромоос илүү аюулгүй газар байсан. Тесалоник. Яг л Ромд нөгөө саяны 3 шалтгаанаас болоод Христ итгэгчнэр хавчигдчихсэн тийм. Харин Тесалоникт тийм хавчлага Ромтой адилхан өндөр хүчтэй байгаа. Илүү аюулгүй газар байсан. Хоёр дахь шалтгаан нь тэрээр хавчлага Ромын шиг байгаа. Гуравт нь мэдээж Тесалоник Ромтай харьцуулах юм бол тэ илүү амьдрахад тав тухтай нэм газар байсан. Илүү тав тухтай. Тэгэхээр Библи Дэмийг юу гэдэг юм те? Итгэлээ орхисон гэж хэлээгүй. Библиэлд тийм хэсэг байхгүй. Паул энэ дээр юу гэж тодорхойлсон гэхээр Дэм өнөө үеийг хайрлсан гэж тодорхойлсон. Өнөө үеийг хайрлаад нөгөө Ромд байсан Паулыг орхио явахдаа тий Ромд хэрвээ байх юм бол магадгүй хүний ойлголтоор тий алуулах юм байна, авчигдах юм байна, зовлон идэх юм байна, шоронд хоригдох юм байна гэдэг энэ хүний ойлголт айдас байсан баг тийм. Тэм учраас тэрээр илүү тав тухтай эсвэл илүү тий аюул багтай газар руу явсан баха гэдэг юм таамаглал байна. Ямар тач л хэлсэн Дэм ихэнх үедээ хамтран зүтгэгч байсан бол Паулийн үйлчлэлийн төгсгөл хэсэгт тэрээр ямар ч л байсан Паулийн иргэн тойронд байгаа. Тэр Паулыг орхиод явсан. За хоёр дахь нэр байна те. Бид нэр 11 дугаар ишлээс харах юм бол ганц Лук надтай хамт байна гэж хэлсэн. Тэр энэ Лук бол бидний сайн мэддэг Лук ном, буюу сайн мэдээний номыг бичигч Лук. Тэрээр Колосай ном дээрээс хайрт эмч Лук гэж тодорхойлсон. Тэгэхээр грек гаралтай энэ христчтэй эмч бас түүхч хүн нөгөө Ромын хавчлаг зовлонтой энэ цаг үед Паултай хамт үлдсэн. Тэнд Паултай хамт үлднэ гэдэг нь амьд үлдэхүүгүй юу гэдэг сонголтыг хийсэн гэсэн. Хавчлагаас болоод тэ амь насаа эрсдэлд оруулах уу, эрсдэхүүгүй юу гэдэг нэг ийм шийдлээр Паултай хамт хий үлдсэн гэхээр Лук үлдсэн. Тэгэхээр Паулийн хажууд байна гэдэг нь тэ сая хэлсэнчлэн үглийн аюултай гэдэг л ийм байна. Амьд үлдэхүүгүй юу, амь насаа зориулахгүй юу гэдэг л ийм шийдвэрийг Лук гаргасан гэсэн. Тийм болохоор энд харьцуулж байна. Дэм явсан харин Лук үлдсэн гэж хэлж байна. Гурав дахь нэр байна. Эндээс харах юм бол 12 дугаар ишлээс харах юм. 11-ийн дунд хэсгээс тийм Маркийг өөртөөгөө хамт аваад ир. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр Паулийн онцгойлон дурдсан 3 дахь нэр бол Марк. Тэгэхээр энэ Маркийн талаар бид нэр өмнө нь өөр газруудаас зөндөө олон уншижсэн. Тэгээд тодтогоод харах юм бол Үйлс номын 15 дугаар бүлгээр байх. Хамтдаа Үйлс номын 15 дугаар бүлгийн 36-аас 41 дугаар хэсгийг харъя. Үйлс 15-ын 36-аас 41. Хэдэн өдрийн дараа Паул эзний үгийг тунхагласан хот бүрийн ах トゥ нар дээр буцаж очин. Тэд ямар шуухан байгааг мэдээ гэж Барнабт хэлв. Марк гэгддэг Йоханыг өөрсдийнхөө хамт авч явахыг Барнаб хүсжээ. Пампулд тэднийг орхиж Үйлсийн төлөө хамт яваагүй түүнийг авч явах хэрэггүй гэж Паул үзжээ. Хурц санал зөрөлдсөний улмаас тэд бие биесээ салж Барнаб Маркийг дагуулan Киприйг зорин усан усаар явжээ. Харин Паул Силасыг сонгож хөдлөв.
ах トゥ нар Паулыг эзний нэгүсэлд даатгав. Тэрээр Си болон Киликээр дайран чуулгануудыг хүчрхэгжүүлж явлаа гэсэн. Тэгэхээр Паулийн сайн мэдээний аяллаа үеэр зөрчил үүссэн. Паул, Барнаб, Марк гэдэг Иоханнаар сайн мэдээний аяллаар яваад дахиад хамт явъя гэсэн чинь Паул Маркийг авч явахгүй. Яг тэгвэл тэр өмнөх аялал биднийг орхисон шүү дээ. Тэр энэ нөхөр өмнө нь сайн мэдээний аялалд явж байгаад дундаасаа бага хаяад явцсан байна. Магадгүй та нар илгээл дээр явж байгаа ботсон хүмүүс байгаа адилхан кейс байж магадгүй. Гэтэ Библиэлд Марк яагаад Паул, Барнаб хоёрыг орхио явсан тухай байхгүй. Тодорхойгүй. Ямар ч лээсэн буцсан. Тийм учраас Паул 2 дугаар аялалтаа түүнийг авч явахгүй гэж зүтгэсэн. Тэгэд энд Паул, Барнаб хоёр маш хүчтэй санал зөрчилдсөн гэж хэлсэн. Маш хүчтэй санал зөрчилдсөн. Тэгээд зарим хүмүүс өө эн чинь ингээд зөрөлдөөнөөс санал зөрчилдснөөс болоо те хоёр илгээлтэй аялал болоо явчихж байгаа юм шүү. Илүү хожиж байгаа юм шүү гэсэн юм санаа ярьж. Тэгэд ерөөсөө тийм биш. Энэ нь зөрчилдөөнөөс болж хоёр баг үүсээд энэ нь илүү ашигтай байсан гэсэн санааг ерөөсөө дэмждэггүй. Зүгээр юу хэлж ийн гэхээр Марк тухайн үед эхний аяллахаа хоёр алдаа гаргасан гэдэг нь Паул түүнийг дахин цаашаа авч явахгүй гэд зөрөлдөөд эвлэрч чадаагүй юм. Одоо илэрхийлэл болж байна. Гэхдээ энд нэг юм те хэрвээ зөрчилдөөний талаас нь харуул энэ хоёр яг асуудлаа хаяад ярьсан байдаг. Яг л юунаас болж зөрчилдөж чинь те тэрнээс биш хов хүн рүү дайраг байх юм. Паул угаасаа ийм учраас юм уу те эсвэл Барнаб чи ийм учраас гэж юусоо тэгээд зүгээр л асуудал дээр төвлөрсөн. Тэгээ Маркийн хувьд яг энэ түүх те түүний амьдрал ингээд маш хүчтэй түүх болж үлдсэн баг те. Магадгүй Марк яагаад явсан тухайга хэлмээр байсан ч юм уу, тайлбармаар байсан ч юм эсвэл хийлсэн ч юм уу бөө мэд. Мартаачлсан тэрээр ихний аяллаас биднийг орхио явсан. Гэхдээ хэрвээ бид нэр саяны хэсэг рүү буцаад очих юм бол энд Паулийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Нөгөө эхлэлний аялалд те үгүй тэрийнтэй л хамт явахгүй шүү гэж зүтгэжсэн өнөөх Паул маань яг энд юу гэж хэлж чинь гэхээр Маркийг аваад байна гэж хэлсэн. Тэр надад хэрэгтэй байна. Паулийн өнцгөөс харах юм бол те Маркийг хүлээн зөвшөөрсөн. Харин Маркийн өнцгөөс харах юм бол тэр ихний аяллахаа алдааг үйлчлэлийн он жилүүдэд засаж залруулсан нь харагдав. Магадгүй та Христ итгэлийн он жилүүдэд те яг Марктай адилхан үйлчлэлээс цухтааж ирсэн байна. Үгүй ч гэж магадгүй. Тэгээд хүмүүсийн амьдралдаа бид итгэгч бидний амьдралд нэг ийм үеуд байдаг. Заримдаа үйлчлэлээс цухтаад ч юм уу те эсвэл чимээгүй алга болмаар тулгарч. Тэгэхээр миний хувьд яг цуглаанд явснаас хойш хэсэг хугацааны дараа тасралтгүй би нэг 6-аас 7 сар ч цуглаанаас ингэ цухтаасан үе байна. Аюу зовлонтой те. Тэгэхээр араас ингэ цуглааны хүмүүс ярина, зарим нь ирнэ те. Гэрт ингэ ирээд гэртээ ормоор байдаг, оруулахгүй те. Тэгсэн мөртлөө явахгүй ингэ нэг яг гадаагаа нь мэддэхгүй те нэг юм уулзалтууд хийгээ зогсоод байдаг. Зогсоод байсан тэр үеийг санаж байна. Ямар ч байсан чуулганаас маань миний төлөө те хүн ирээд намайг буцаад яасан бэ? Ямар шалтгаанаас болоод цуглаандаа явах болсон юм бэ? Зүгээр үү? Цаашид яахаар байна гэж ингээд санаад анхаарал явж исэн тэр залууг бол одоо санаа. Ямар ч байсан хүмүүс бидний амьдрал эзний үйлчлэлтэй ингээд явж байгаа дундаас нь цухтаасан, орхисон, хайсан ийм амьдралын тодорхой онжилүүд байж магад. Маркет яг л ийм үйлдэл. Тэрээр ихний аяллаа үеэс цухтаасан. Гэхдээ энэ загталд түүнийг аваад ирээрэй гэж хэлсэн. Тэр надад хэрэгтэй байна гэж хэлсэн. Өмнө нь алдаа гаргасан ч гэсэн Паул түүнийг авчираад түүнтэй дахин хавтран үйлчлэхийг хүссэн. Тэгэхээр бид нар Дэми эхлэлийг санаж байгаа тийм. Дэм бол сайн мэдээний төлөө хамтран зүтгэгч байсан. Тэр Паултай хамт эхэлсэн, Паултай хамт ажилласан. Гэхдээ төгсгөл нь Паултай хамт байсан. Тэр өөрийн магадгүй таатай нөхцөл эсвэл хавчлагаас айсандаа ч юм уу эсвэл өөр ямарваа нэг шалтгаанаар
Ямар ч талаас энэ цаг үед Паулыг орхисон. Харин Маркийн хувьд эхлэл нь явсан. Нэгээс үйлчлэлийнхаа эхэнд Паулыг орхоо явсан. Гэтэ он жилүүдийн дараа Паул буцаад түүнийг аваад ирээ. Тэр надад үйлчлэл хэрэгтэй байна гэж. Тэр өнөөдрийн яг энэ Тимотийн энэ хэсгээс бид нэр хэрвээ харах юм бол Паулын он жилүүд амьдралын төгсгөл үе түүнд хамтрагчд хэрэг болсон. Харамсалтай нь ихэнд хамтарч исэн нэг нь яваад өгсөн. Түүнтэй хэн үлдсэн гэхээр Лук үлдсэн. Тэм учраас тэрээр өөр хамтрагчдыг дуудахдаа ихэнд явсан өнөөх алдаатай оноотой байсан өнөөх залууг буцааж дуудаж авчирч байна. Дэм өнөөгийг хайрлаа явсан, Лук үлдсэн, Марк буцаж ирсэн. Тэгэхээр энд нэг юм сонирхолтой давхцал байгаа. Нэг нөхцөл байдал гурван хариу үйлдэл харагдаж байна. Нэг нөхцөл. Паулын шоронд хоригдоод хавчлаг дунд байх энэ нөхцөл байдал донд гурван хүний гурван өөр хариу үйлдэл харагдаж байна. Нэг нь явсан, энэ үлдсэн, нэг нь буцаад ирсэн. Тэгэхээр бидний үйлчлэлийн он жилүүдэд яг л ийм үйл явцууд тохиолдсон. Эзний хаанчлалын төлөө бид нэр зүтгэх үед, хамтраад үйлчлэх үед заримдаа биднээс хүмүүс яв. Шалтгаан нь өөр байж магадгүй. Яагаад бидний мэд? Эсвэл дэлхийг хайрлаа, эсвэл өнөө үеийг хайрлаа. Эсвэл өөр чуулган руу, эсвэл өөр зорилгын дагуу явж иж болох. Гэхдээ үргэлжил хамт байх хүмүүс үл. Нөгөө талаараа заримдаа биднээс өмнө нь инжтэй үйлчлэх юм уу та, тус болох юм уу, нэмэр болох юм уу гижээсээ хүмүүсний нэгүсэл дотор эргэж сэргээд үйлчлэлийн хамтлагчд болох боломжууд байж байна. Тэгэхээр явсан ч бай, үлдсэн ч бай, буцаж ирсэн ч бай. Энэ бүгдээс үл хамааран Паул Ромд очсон зорилгоо гүйцэтгүүлсэн. Тийм болохоор бүгдээрээ тийм өнөөдрийн энэ хэсгээс амьдралаа хэрэгжүүлж болох гурван зүйлийг хамтдаа харцгаая. Эхнийх нь бүгдээрээ өөрсдийнхээ зүрхийг шалгах. Эзний замаар замнах үед он жилүүд өнгөрөх тусам бидний зүрх сэтгэл эзний зам дээр эзнийг хайрлсан тэр зүрх сэтгэл маань хэвээрээ байна уу? Тэм юу гэдэг нь нэг л өдөр за би явлаа гэд яваагүй байх. Ер нь хүмүүс тэгдэхгүй шүү дээ. Тэгээд би зүгээр цуглаандаа үйлчлээ явж яснаа. За би явлаа гэдэг. За би цуглаанаасаа явлаа гэдэггүй шүү дээ. Тэнд ингээд урт хугацааны асуудал, урт хугацааны өсвөр байдлууд үүс. Хүмүүс чуулганаас явахдаа цуглаа түүний цуглаандаа айгүй идэвхтэй үйлчилчихснээр гинт цуглаанаа хаяа явдаггүй. Энэ бол юм урт хугацааны үйл явц. Заримдаа хүний зүрхтэй эзнээс холдох энэ процесс гинт бол баг. Яг л нөгөө нэг тэ мэлхийний үлгэр шиг тэ. Халуун усан тийхэр үсрээ гарчдаг гэдэг шиг тэ. Хүд усан тийгээд халаахаар байсаар байгаад шатаж өглөө гэдэг шиг. Заримдаа зүгээр энэ нийгэм бидний зүрхийг эзнээс холдуулахын баг хасаг. Маш баг. Тийм учраас бүгдээрээ зүрхээ шалгацгаая. Өнөө үеийг хайрлаж байгаа юм биш үстэй. Би өнөө үеийг хайрлаад нэг л мэдгэд эзнээсээ холдох, нэг л мэдгэд үйлчлэлээсээ холдох. Нэг л мэдгэд хамтрлаасаа үйлчлэлийн багаасаа холдох үедээ гэдэг энэ сэрэмжлүүлгийг бүгдээрээ гейминг амьдралаас хүлээж авцгаа. Хоёр дахь нь бүгдээрээ үнэнч. Яг л Луктай адилхан. Паул мандан бадарч явах үед ч тэр тэ шоронд хоригдоод хэцүү болох үед ч тэр Лук хамт үлдсэн. Яг үнтэй адилхан бүгдээрээ үйлчлэлийнхаа хувьд тэ хамтрагчдтай, хамтран үйлчлэгчдтэй чуулганда пастортай өргөн байдэн те хамт мөр зэрэгцэн болгож байгаа хүмүүстэй үнэнч байцгаа. Үнэнч хамтрагч нь бай. Хизээд те нүүр хувирлгүй улааныг үзэж ургаж те шар үйг үзэж шарвахгүйгээр яг л эзний хаанчлалын төлөө анх хэлсэн шиг хамтдаа зүтгэгчд байцгаа. Та бүгдийг уриалж. Гуравт нь хэрвээ ямар нэг байдлаар та үйлчлэлийн хувьд алдсан бол те бэлдсэн бол унсан бол сэргээг алхмыг үзэх. Яг л Марктай үйлчлэлийнхаа ихэнх үед тэрээр алдаж эзний үйлчлэлээс Паулаас холдсон ч гэсэн энэ хугацааны туршид эзэндээ итгэлтэй байгаа. Буцаж
нэгүслэр сэргээгдсэн. Тийм учраас Паул энд хэлсэн. Маркийг өөртөөгөө хамт аваад тэр учир нь үйлчлэлт тэр хэрэгтэй байна. Тэр хэрэгтэй нэгэн байцгаана. Хэрвээ та юу гэдэг нь үйлчлэлийнхаа алтаатай байгаа бол оноотой байгаа унсан бол үдчсэн бол эзэн таныг буцаад сэргээгээд өөрийнхөө үйлчлэл ашиглахад бэлэн байна. Эзний нэгүсэл танд бүрээдрээ хамт үйлчлэх тийм энэ нэгийн нэгүслийн байлга болон дуудлагыг өгч байгаа. Тийм учраас бүгдээрээ Тимотийн энэ хэсгийг хамтдаа хүлээж авцгаая. Бидний амьдрал бидний үйлчлэлийн он жилүүдэд бидний үйлчлэлийн хамтрал донд 3 төрлийн хүн тохиолдох юм байна. Тэгээ хин ч энэ дундаастай би дэм шиг явнаа гэж боддоггүй. Гэтэ нэг л мэдлэг явах хэмжээнд очсон байна. Тэм учраас бүгдээрээ зүрхээ шалгах өөрсдөө. Яг би эзэн рүү бүрэн хараад төвлөрүүлж байна. Эзний дуудлагыг би хүлээж авч байна. Яг эзний үйлчлэлд би зүрхээ бүрэн зориулж байна уу гэдгээ бүгдээрээ харцгаая. Бидний анхаарлыг эсвэл сонирхлыг хийг маань говьуулах энэ зүйлсүүд энэ амьдрал үсэж байгаа юм биш үстэй. Энэ айгүй амархан, айгүй хэлбэрхэн. Заримдаа тийм гал алуунаар үйлчлэх хүсэл маань гомдол гэдэг зүйлээс болоод төрчтэй. Өөрөлд хин нэгнтэй харилцааны асуудал юм уу үйл ойлголцоос болоод гомдол тэгээд үйлчлэгээ болчихно. Айгүй амархан. Ингийн үедээ бид нартэй би эзэндээ үйлчлэнэ, эзнээсээ хизээч холдохгүй дээ, эзнийхээ төлөө амьдрандаа өгөхөд бэлэндээ гэж тунхаглдаг боловч яг амьдралд маань гомдол эсвэл асуудал үүсэх үе бид бууж өгөх аюу. Тийм учраас бидний зүрх сэтгэл эзнээс холдох ямарваа нэг сэжүүр миний зүрхэнд байгаа юм шиг үстэй. Тэгэхээр өдөр болгон шалгацгаа. Энэндээ би бол хизээч эзнээсээ холдохгүй гэж ам гарахаар ийм зүйл юу биш байна. Дэм ч гэсэн тухайн ихэнх үедээ үйлчлэлийнхаа ихэнх үед тэгж юусоо бодоагүй байна. Дэмтэй адилхан тийм маш олон хүмүүс эзний чуулганд ирдэг, үйлчлдэг, холддог. Тэгм учраас үүнээс бүгдээрээ сэргийлцгээе. Дэм шиг биш, харин зүрхээ шалгаж өнөө үеийг харилцаас болгоомжлъё. Хамтран үйлчилж байгаа хүмүүстэй үнэнч байж, хамт үйлчлэлийн төлөө нэг зүг рүү, нэг зорилготойгоор харцгаая. Тэг хэрвээ ямарваа нэг гомдол шахах харилцааны асуудал үүссэн бол эвлэрдэг, нэгддэг, уучилдаг, харилцдаг байцгаая. Ингэжээж бид нэр хамт эзний хаанчлалын төлөө зогсно. Угаасаа бүгдээрээ алдаатай, угаасаа бүгдээрээ гим нүгэлтэй, өөгүй төгс хүн байхгүй. Тийм учраас энийг бүгдээрээ ойлгоод би энийг ойлгож хүлээж авч тань. Хэрвээ элдвийн үгийн гомдлын шарах, уучлалын сүлүүд ойлголцлын зүйлс байгаа бол ярилцаж хэлэлцээд цаад хамтрал дээр нэгдэх. Энэ зүйлийг бүгдээрээ хийцгээе. Гуравт нь хэрвээ та эзний үйлчлэлээс холдсон бол таны буцаагаа сэргээх бүрэн боломжтой. Таныг сэргээхэд эзэн бэлэн байгаа. Та өөрөө өөрийгөө уучлаад эзний өмнө суугаад гимшээд эргэж ирэхэд эзэн таныг буцаагаар үйлчлэл тавиад таныг хаанчлалын төлөө ашиглахад бэлэн байгаа гэдгийг өнөөдрийн энэ Тимот 4-р бүлгийн хэсгээс бид харж болж байна. Бүгдээрээ хамтдаа саяны 3 зүйлийг тунгаагаад хамтдаа амжицгаая. Өхөө эзэн минь танд баярлалаа. Эзэн минь таны амьд үгийн төлөө бид талархаж байна. Эзэн минь бид нар хамтдаа 2-р Тимот номын Илч Паулын хэлсэн энэ хэсгээс хамтдаа суралцж байна. Эзэн таны дагалдагч Илч Паулын он жилүүдэд түүнтэй хамтарч исэн дэм түүнээс холдсон. Гэтэл Лук түүнтэй хамт үлдсэн. Эдгээр алдаа хийж унаж бүдэрч явсан ч гэсэн Марк буцаад танаар сэргээгдэж Паулын үйлчлэл хэрэгтэй болсонтой яг адилхан. Эзэн минь бидний амьдралд дэм шиг, дэмийн хийсэн үйлдэл шиг
энэ өнөө үеийг хайрлах хүсэл бидний зүрхэнд байхгүй. Эзэн минь та биднийг шалгаж та өөрөө бидэнд таны хаанчлалын төлөө зогсох, алхах итгэлийг өгөөч хэмээн залбирч байна. Үнэхээр таны хаанчлалын төлөө зогсоход заримдаа амархан биш үү? Эзэн минь Ромын хавчлагтай адилхан зүйлүүд бидний амьдралд үүсдэг. Тесалоникийн тэр 5 тухтай байдал шиг нэрт ийм байдлууд үүсдэг. Тийм учраас эзэн минь бидний өнөө үеийг хайрлаж эзэн таныг орхиж холтохоос та хамгаалж өг. Бурхан минь бид нар үнэнч зүрх сэтгэлээр таны хүмүүстэй хамтран үйлчлэмээр. Эзэн минь зовлон бэрхшээл тохиолдох үед, хэцүү байдал үүсэх үед таны хаанчлалын төлөө явхад гачигдал, дутагдал, хавчлаг, зовлон тохиолдох үед орхиод явдаг нэгэн баймаа. Харин Луктай адилхан үлддэг, хамтран зүтгэдэг нэгэн байхад таслаач. Эзэн минь та биднийг бас сэргээж өгөөч. Бид нэр алддаг, бид нэр алдаа хийдэг, бид нэр үйлчлэлээс цуцдаг, холддог. Эзэн минь таны үйлчлэлээс заримдаа бид нэр цухтаад. Энэ үед ч гэсэн эзэн та буцаад ирэх, буцаж ирээд эзэн таны үйлчлэлд хамтран зүтгэх энэ итгэлийг, энэ хүслийг та бидэнд зөвшөөрж өгөөч. Бүх зүйлийн төлөө тандаа баярлалаа. Таны амьд үгийн төлөө талархаж байна. Бүх алдар нь эзэн Есүс Христ танд өргөх. Бүгдийг танд өргөн эзэн Есүсийн нэрээр залбирсан. Амен.